Урах наран хороолд өнөөдөр 310 гаруй өрх амьдарч байна. Анхнаасаа чанаргүй баригдчихсан учраас одоо хэрн мөөгөнцөртдөг жил бүр заавал зарцуулах ёстой мэт хідэн төгрөг хойш урагш нь хийсээр түүнийг засвартаа зарцуулдаг. Гэсэдэж төд удалгүй л өнөөх засвар хийсэн газар нь дахиад л мөөгөнцөр нурагчдаг. Бас нэг асуудал нь гэртээ байгаа үедээ цонхоо онгойлох хүндрэлтэй гаднаа гарч сэлгэлэх нь бүр асуудалтай. Учир нь бохирын ус нь хальж сүүлийн 1 сар огт соруулаагүй нь оршин суугчд уур бухимдлыг дээд зэгт нь хүргэчгээд байгаамаа. Хэдийгээр нийслэлийн төсвөөс хөрөнгө мөнгөийг шийдүүлж бохирын асуудлыг шийдвэрлэхээр болсон ч гэлээ энэ зундаа шийдэгдэхгүй гэдгийг оршин суугчид нь хэлж байна. Бас нэг агаартай газар байлаа гэсэн чи юу н агаар байх уу? Илүү хордож байгаа шүү дээ. Энд чи бас янз бүрийн хий ялгарч байгаа. Тэ эний чинь бас соруулаад ингээд цаг тухайд нь одоо шатшатандаа л хүмүүсээ л хариуцлал байх л та. Тийм ээ? Одоо энэ газрынхаа хөрс энэ хараа тэр замыг чинь даваад цаашаа халиад явж байгаа шүү дээ. Тэр хөрсвөл одоо ер нь хүн байх мэдхгүй. Харахаар л одоо тэгээ дотор эмтрэл энэ усан сангийн энэ ногоон зойронд амьдардаг хүмүүс бараг бид нарыг хараад юм шиг байгаа нөгөө энэ урах нарангийнхын ирээл ингээд салхин хийшээ болонгууд л танаа энэ үнэрт өвөл нь ингээд бараг энэ нөгөө каток шиг болоод тэр нь бааш шээсэн дээр нь халтарч унаа заяа. Зун нь болохоор энэ үнэрт нь ингээд энэ хүмүүс ерөөсөө маш хүндрэлтэй байгаа. Би чинь нэг юм байдаг үстэй. Тий. Тэр их Улаанбаатар ер нь тэр их хүмүүс амьдарч болоод байх жаах үг гэж хамраас өвгөл гарч ороод амьдрал. Тэгээд одоо энэ канат хороол гэдэг энэ юу штэ тий? Канат хороолт нь одоо баримтад эхэлсэн юм уу? Дуусж байгаа одоо ашиглалтанд орж байгаа. Энэ чинь нэг 500 сая үнэтэй хаус байхгүй юу? Энд орж байгаа усууд бол энэ бохироо зөөдөж амьдрах үсэхгүй штэ. Тий. Тэгэхээр энэ чинь өөрөө брижийн хавыгийнх нь байхгүй юу? Өөрийнх нь орол байхгүй. Тийм учраас одоо өөрийнхөө юмыг борлуулаад ирэхээр зүг бид нар бол тий юу байхгүй. Тий одоо бид нар эдний талбанд орол ингэж л одоо нэг завшил байгаа. Тэрний талбанд орол нэг асуудал шийдвэрлэх боломж гарч байгаа юм байна шүү дээ. Тий тэгээ сая нийслэлээс хөрөнгөний гаргалаа гэдгсэн шүү дээ. Хөрөнгөний гаргачлаа гэдсэн. Тэгсэн чинь нөгөө худалдаж алтвыг нь болохоос би гаргачлаа гэж усад ярьсан. Ерөөсөө. Харин одоо том хүний далбаан дор гэдэг шиг Bridge Group-ийн байрсан Канад хаус хороолын хүчинд бохир ус зайлуулах хоолойгоо шийдвэрлүүлэхээр хүлээж байгаагаа хэлсэн юм а. Гэхдээ налайхын зам дагуу зурс газарт өргөн нарийн хоолойны огцлыг хэрхэн шийдвэрлэхээр асуудал гацчгаад байгаа юм байна. Тусдаа уурын зүгтэй учраас халуун. Тэгээ өнгөрсөн жил бол одоо аминдаа л их сайн засчлаа гэж бодсон чинь ингээд дахиад хөгзөрчихсөн. Тэгээд одоо цонхноосоо ингээд их хүй талдаад идэг гэд цонхоо одоо нойлон би 700 мянган төгрөгөөр солиулсан байгаа юм шилмэлийн. Энэ нөгөө нэгдсэн системээр ингээд нөгөө болохгүй болохоор би ганцаараа наан ингээд 1000 засаа